та бүхэн тэгээ нэг зүйл хуваалцах гэдэг бичлэг хийх гээд комбинийн гадаа зогсож байна. Тэгээд энэ урд тавихаар ерөөсөө утас халаад гацаад ах юм. Японы халуун бүр амар байна. Яг халууны хилцээ одоо гадаа өглөө 8 цаг болж ахт чинь 32 3 таа шүү дээ. Бараг 37 8 40 хүрээд байгаа хаа өдөр мөдөр. Тэгээд өнөөдөр юу ярих чагаа гэхээр нэг маш амархан одоо нөгөө энерги унсан байна уугүй байна уу гэдгийг мэддэг нэг арга байдаг байхгүй юу? Ер нь өдөр тутмын амьдралдаа хүн яаж ч ингэж нүрээ бодоод яаж ч гоё чийгшүүлээд ингээд бүр нэг гэрэлтдэггүй гэдэг юм уу? Тэгтэл нөгөө будсан будаагүй хамаагүй хүний арьс чинь нэг ингээд гэрэлтчихэд штэ. Ер нь бол ингээд нэг тийм гэрэлтсэн өнгөлөг байдаг штэ. Тэгэхээр хүн ер нь тий өдөр тутамдаа нүүрэн дээр хамгийн их илэрдэг нөгөө нэг ер нь энерги доош унтсан байна да гэдэг зүйлийг анзаарахын тулд нэгдүгээрт бол ингээд нүүр ер нь баргар болсон байдаг. За ингээд нэг тийм доошоо ингээд ер нь бол зөх өөдөө гэж ингэж ярьдаг. Боловч ингээд жоохон доошоо ингээд доошоо ингээд унжсан байдалтай байдаг гэх юм уу. За тэгээд мэдээж гэрэлтсэн тэр арьс бас байхгүй болчдөг гэсэн үг. Тэгээ нөгөө будаг тогтохгүй байна, нэг тийм яач будсан өнгө орохгүй байна гэдэг байгаа чинь бас тэрнтэй холбоотой гэсэн үг. Өөрсдөө мэдэхгүй ер нь бол ингээд энерги бид нар унгацсан байдаг. Гадуур явхад хүртэл бидний энерги маш их унжидаг учраас тийм одоо янз бүрийн хүмүүстэй холбогдоход ер нь унжидаг штэ байгаагаар. За тэгээд иймэрхүү байдлаар өөрийнхөө нүүрэн дээр ажилт хийгээд өдөр тутмын амьдралдаа энерги унсан байна уугүй юу гэдгийг бас мэдэх боломжтой. Дээрэс нь сэтгэл зүй байдаг. Сэтгэл зүйн талаас яаж мэдэх вэ гэхээр нэг баргийн юмд нэх уурлаад байдгүй боловч нэг жижигхэн юм дээр ууралцсан. Жижигхэн юм дээр шууд бухимдсан энэ төр байхаар тэр бас ерөөсөө энерги уусантай холбоотой байдаг байхгүй юу? Хүний энерги унчаар ер нь юмыг ингээд нэг уужуу тавин хүлээж авах чадвар нь айгүй бага болчдөг. Тийм болохоор ингээд сэтгэл зүйн тал дээр бол маш их бухимдуу байдал илэрдэг гэсэн үг. За тэгээд өдөр тутмын амьдралдаа одоо ямар зүйлүүдийг ингэж оруулж өгснөөрөө өөрсдийнхөө сэтгэл зүйг маш гоё байлгаж чадах юм бэ гэхээр юуны түрүүнд бас өөртөө анхаарах гэдэг зүйл ороод ирж байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн түрүүнд нэг анхаардаг зүйлүүд нь юу болсон бэ гэхээр миний хувьд бол дандаа тэр нөгөө цуя гэж хэлдэг юм л да. Японоор гэрэлтэх тэр зүйлүүдийг өөртөө оруулж өгье гэж ингэж бодсон байхгүй юу. Одоо жишээлбэл арьсан дээр ч гэсэн за тэгээд үсэн дээр ч гэсэн ер нь бол бүх зүйл дээр өөртөө ингэж нэг тийм цуяавууд асуу одоо нэг гэрэл цацруулах тийм зүйлүүдийг гаргаж өгнө гэсэн үг. Тэгэхээр нүрээ арчлах за янз бүрийн зүйлээс эхлэх нь шүү дээ. Тэгээд сэтгэл санаа дотроос болохоор байнгын одоо тийм нөгөө гоё сайхан зүйлийг сонсож жижиг зүйлээс ч гэсэн гоё таашаал авч баяр хүртэ байх гэдэг зүйлийг юуны дөрөнд өөртөө ингээ бий болгоё гэдэг юм. Энийг ярих юм бол бас жоохон урт болчих учраас иймэрхүү зүйлүүдийг өөртөө тохирох байдлаар оруулж өгөх юм бол зүгээр гэж бодож байна. Нөгөө би чинь юу яадаг гэсэн шүү дээ. Залуу байхдаа ихэр одоо хашийн тий өмнө нь ер нь Монголд байхдаа маш их одоо ийм гоёл чимгэл зүүдэг байсан баггүй юу. Тэрнээсээ ингээд маш гоё кайфтай ингээд явдаг. Тэгтэл яг нэг 4-5 жилийн өмнө 3-4 жилийн өмнө бүр юу ч зүүхэ болцсон байсан. Бүр зүүх сонирхолж байхгүй. Тэгтэл би одоо ингээд ийм зүйлүүд одоо бүр хизээч авсан ингээд над зөндөө байдаг байхгүй юу. Тэгээд сүүлийн үед ер нь эднэраа зөөе гэж бодож байгаа. Тэгээд энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр ганцхан нүүр ус одоо нөгөө арьсандаа гэрэл цацруулах одоо нөгөө цуя гаргах юм гэхээс илүү хувцас тэгээд одоо янз бүрийн хэрглэж байгаа зүйлүүд дээрээ бас гаргаж өгөх юм бол бас тэрнээсээ ингээ гоё гэрэл цацруулаад өөрөө кайф авахаас гадна энэ ямар учиртай вэ гэхээр гой сайхан нөгөө аз баялаг юу гэдгийг те гой сайхан бүхэн чинь ерөөсөө мөнгөч байдаг юм уу те тэр бүхэн чинь ерөөсөө юу татагддаг вэ гэхээр өнгөтэй өнгөлөг юм татагддаг байхгүй юу? Одоо нөгөө гэрэл цацруулсан хикари гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээрт бол арьс ус одоо юу гэдгийг те бүх зүйлээ гэрэл цацруулах тал дээр нь анхаарах нь байна. Тэгээд хоёрдугаар сэтгэл санаан дээрээ өөртөө одоо байнга гоё тийм жижиг зүйлээс таашаал авах гоё мэдрэмжийг өгдөг тэр те үргэлж өөдрөг гэхээр одоо ер нь энэ дээр ингэж нэг ямар ч асуудал байхгүй мө гэхээр үгүй асуудлууд байж л байгаа. Тэгвэл тэр амьдралынхаа бүх асуудлыг өөртөө энэ миний л амьдрал юм байна гэж сайнтай муутай бүгдийг өөрөө ингэж хайрлаад тэрврээд ингээ хамтдаа урагшлахаар ерөөсөө амар тэгж хэцүү биш болчдөг байхгүй юу. Тийм болохоор
энэ байгаа учраас би хэцүү байна гэж бодохгүйгээр энэ бүхэн байгаа учраас миний амьдрал ингээд оршин тогтнож байгаа юм байна гэж тэр бүх зүйлээ те сайнтай муудаа нь бүгдийг гомдол юу гэдгийг те энэ хүн одоо гарч ирсэн учраас би ийм хүн болсон юм байна ч гэдэг юм мэдгүй. Ер нь бол өөрт байгаа тэр болохгүй гэж хараад байгаа зүйлтэйгээ болж байгаа гоё зүйлээ нийлүүлээл бүгдийн сайхан тэрвэл миний л амьдрал юм байна гэл ингээл урагшаа алхах юм бол ер нь их тийм хэцүү биш болцдог юм шиг санагдаад байна. Тэрнээс биш эерэг байг гэхээр нөгөө нэг байнга л гоё юм бодоод гэсэн үг биш. Бүх зүйлийг гоё хүлээн зөвшөөрөө. Тэр бүх зүйлээ бүгдийг хайрлаад гэсэн үг шүү дээ, тийм. Муухай зүйлээ үзээ хадаад авахгүйгээр энэ зүйл байгаад би суралцж байгаа юм байна гэдэг ч юм уу. Ингэж сураад ингээ хамт урагшлах юм бол хүний сэтгэл санаа гэсэн санаас нь ер нь бол ингээд эерэг тал руугаа болоод ирдэг байхгүй. Тэгээ эерэг тал руу болж ирж байгаа гэдэг чинь бидний одоо нөгөө энерги дагаад өндөр болж байна л гэсэн үг болж таарна. За тэгээд дараад нь болохоор өөрийнхөө одоо гаднах байдал болоод зүүж хэрглэж байгаа зүйлүүд дээр ер нь бол жоохон анхаарад ингээд би бол өглөө босдгоос арай эрт босдог болсон аахгүй. Яагаад тэгэхээр өсөндөө анхаармаар байна те ингээд янз бүрийн одоо хийх зүйлүүд байна гэдэг ч юм уу. Тэгээ өглөө жоохон эрт босоод тийхгүй ингээ яарж босохоор янз бүрийн зүйлүүдээ хийж чаддаггүй ингээд. Тэгээд одоо хэрглэж зүүдэг байсан зүйлүүдээ ер нь бол маш сайхан хэрглэж зүүе гэд ер нь бодхоос эхлэх байх гэж бодож байна. Тэгээд маш гоё өөрчлөлтүүд гардаг. Тэгээ өглөө ер нь өөрийгөө маш гоё бэлдээд гарахар чи ер нь тэр өдөр ч гэсэн гоё байдаг шүү дээ, тийм болохоор ийм гурван зүйл дээр анхаарал ингээд өдөр тутамдаа өөртөө ингээд цаг гаргаад явах юм бол хүний энерги ер нь доктортой байх байхаа гэж бодож байна. Баргийн зүйл дээр унаад авахгүй байх гэж бодож байна. Тэгээд дахиад хэлэхэд ер нь нөгөө мөнгөч бай, гоё сайхан зүйлүүд ер нь эд баялаг тэгэл хайр гэдэг юм уу амьдралын аз одоо гоё сайхан зүйлүүд дандаа юунд татагддаг гэхээр хикари гэрэл гэдэг зүйл татагддаг. Тэгэхээр аль болох өөрөөсөө тийм гоё гэрэл цацруулах, гялцал байх тийм зүйлүүдийг өөртөө ингэж хийж өгвөл зүгээр гэж бодож байна. За тэгээд та бүхэн маань сонсоод бас нэг зүйлийг ч гэсэн өөртөө хэрэгжүүлэхэд одоо жижигхэн зөвлөгөө болж чадсан баха гэж бодож байна. За тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцаа. Баярлалаа.